Замын хажууд хөвчээсэн таргыг чулуугаар зохиж ноцолдож чулуугаар зохиж агнаад тэрийг өвчиж янзлсан ийм өгүүлэмжтэй. Ховд аймгийн зооноозын өвчин судлалын төвд 2024 7 сарын 20-ны өдөр тархтаа одоо хартсан, биеийг халуулсан, бочрохой чирсэн гэсэн ийм өгүүлэмжтэй дуудлага ирсний дагуу бид үйлчлээд тухайн иргэнийг өсвийн онцлогын эмчилгээний төвийн халдвартын тасад хэвтэн тусгаарлан хэвтүүлж эмчилж байна. За уг тохиолдол нь юу болсон бэ гэхээр Ховд аймгийн нэрвхэд 5 иргэн Алтай таван богд чиглэл рүү аяллаар явж байгаад буцах замдаа Улаан ус багийн Улаан ус сумын нутаг дэвсгэрт замын хажууд хөвчээсэн таргыг чулуугаар зохиж ноцолдож чулуугаар зохиж агнаад тэрийг өвчиж янзлсан ийм өгүүлэмжтэй. Бодит цагийн полимерозын гинжин уруулын шинжилгээгээр иргэний бочирхаан шүүрдэс цусны сорьцноос бол таргуун дахлын өвчин үүсгэж өвөрмөц ген тодорхойлогдсон. Одоогоор бол нян судлалын шинжилгээ үргэлжилж байна. Өвчтний биеийн байдлын хувьд бол халдвартын эмчийн дүгнэлтээр үзэлгээр одоогийн байдлаар бол өвчтний биеийн байдал хүндөвтөр ямар нэгэн зовөр байхгүй. Хоолны туршил сайжирсан. Булчирхай чочсон эмзэгсэн хэсэг нь бол өвчин нь бол багассан гэдэг ийм дүгнэлттэй байж байна. Манай монголчууд аялах дуртай, аялдаг, дотоод аялал их хөгжиж байгаа энэ цаг үед бол тэр зам дээр таарлцсан ийм тарв одоо амтэн аг амтэн ийм юмнуудыг бол агнахгүй, ойртохгүй ийм байхыг бол маш сайн ойлгох хэрэгтэй байна. Энэ тарв дуулаатаа оролцсноор таны амьдрал бол та тарвыг идэж байгаа биш. Тарв таныг идэх ийм эрсдэл үүсээд байгаа маа. Ойрын хавтлын хүнийг бүрэн тодорхойлсон 12 хүнийг бол бүрэн тодорхойлоод тусгаарлаад урдсан сэргийлэх байдлаар антибиотик эмчилгээнд бол хамруулаа байж байгаа. Ер нь бол одоо булчирхай хэлбэрийн гэдэг ийм булчирхааны сүрдснээс өрөөсгийн тодорхойлогдсон болох төр булчирхай хэлбэрийн гэдэг ийм өвчлөл байх магадaltaй. Тийм учраас нэгдүгээр хавтлуудыг бол тусгаарлаад энэ нь бусад зам хөдөлгөөн бол чөлөөтөө. Энд бол ард иргэд айж зам хаагдал ийш тийш явахгүй харьж чадчихгүй гэдэг ийм өсөлт үүсэхгүй шүү. Хамгийн гол нь та бүхэн одоо энэ эрүүл мэндэ бодоод ах トゥ угаа одоо найз нөхөд хамт олноор аялал зугааж ингэж явж явах үед бол тарв дуулаатаа оролдохгүй, ан амтанд оролдохгүй ийм эрсдлийг бол өөртөө өөрмөрг байна. Баяулгийн аймаг, Ховд аймаг хоёр ч бол үндсэндээ тарван дахлын маш өндөр эрсдэлтэй ийм бүс нутаг тооцогддог. Хамгийн сүүлийн жишээгээр ихчил сүүлийн жилд одоо Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд бол тарван дахлын 7 ширхэг тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эндээс 2 хүн бол нас баралттай. Ер нь бол тарван дахлын өвчлөл бол нас баралт их өндөртөө, эрсдэл их өндөртөө юм аюултай олон улсын хөл хориг өвчин шүү дээ. Тэгэхээр өөрөө бол маш том эрсдлийг дагуулж байдаг. Тарвтаа битгий оролт, тарв туулаатай битгий хөөцөлд зүгээр сайхан ах トゥ нараараа аялаа зугаалаад байгалийнхаа гайхын сайхныг үзээд мэдрээд ингээд яваад ирэх нь бол жаргал шүү дээ.